Эрүүл мэнд. Бүсийн оншилгоо эмчилгээний төвийн төрөлжсөн нарийн мэрэгжлийн тусламж үйлчилгээг үргэлжүүлж, бүсийн хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаантай уялдуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлж, орчин үеийн стандартад нийцсэн нэгдсэн эмнэлгийг байгуулна. Эрүүл мэндийн яамнаас гаргасан газар зүйн гэдэг нь өөрсдөө бүсчилсэн байдлаар харсан. Энэ байрлалаар Дархан уул аймагт тал талаасаа засмал замаар хурж очих хамгийн хурдан эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж чадах газар нь газар зүйн байдлаараа Дарханд байна. Тийм учраас орон нутагт анхны баригдах 3 дугаар шатлалын эмнэлгийг Дархан хотод барья гэж Европын зэрэгмс төвлөрийн банкны орто хугацааны хөнгөлөлтөд санхүүжилтээр маш том цогц төсөл явж эхэллээ. За тэгвэл Цэлэнгэ аймгийн нийт иргэд, Дархан уул аймгийн нийт иргэд, Төв аймгийн хойд сумын иргэд, за цаашлбал бүр Булган Эрдэнэт бүр ингээд хөвсгөл Баруун аймгаас ирж иргэд Улаанбаатар төгж ирэхгүйгээр яг тэр Улаанбаатар хотын тэр том 3 эмнэлэг төлөвлөлтөд эмнэлгийн тусламж үйлчилгээг Дарханд ирж авч болно. Бүр Европ стандарт. За энэ бол жишээ нь яг салбарын бүсчсэн үйлчилгээ бодлого байхгүй. Төвийн бүсэд 3 дугаар шатлалын буюу хүмүүс орон нутгаас Улаанбаатар руу маш их ирж эмчилгээ авч эрүүл мэндийн үйлчилгээ авч шít. Тэрний асуудал нь өөрөө чанарын асуудал байгаа. Тэгэх юм бол бид нар төвийн бүсэд анх удаа 3 дугаар шатлалын эмнэлгийг эхлүүлж байна. Тэгэхээр бид нар бүсийн хэмжээнд харж агаад яг аль байршлууд дээр хүн амын төвлөрөл хамгийн их байна. Тэнд нь том хэмжээний эмнэлгүүд төрөлцсөн хэлбэрээр байгуулах боломжтой гэж бодож байгаа. Жишээлх юм бол хавдар судлалын илүү сайхан байгалийн нөхцөл байдал бүрдсэн газар сэргийн засварлах эмнэлгүүдэд байршуулад ингээд явах юм бол Улаанбаатар руу чиглэж байгаа, Дархан руу чиглэж байгаа тэр их хэмжээний төвлөрлийг сааруулах юм боломж нь бүрдэнэ гэж харж байна.